Ерөнхий сайд зандан шатрыг огцрууллаа. Эрх даваа гаргаас скутер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Хүн ам орон сууцны завсрын толлого 2025 эхэллээ. Монгол Улсын их сургуулийн шинжилгээ ухааны технологийн Улаанбаатар парк албан ёсоор нээлттэй хийлээ. 2025 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ. Бурятад сурагчдад зориулсан түүхийн шинэ ном гарлаа. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Улсын их хурлын чуулганаар ерөнхий сайд зандан шатрыг огцрууллаа. Тодорхойлбол ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжиж гэсэн том ёллолоор санал хураахад гишүүдийн олонх нь татгалзжээ. Тодорхойлбол санал хураалтад 111 гишүүн оролцсноос 71 буюу 64% нь эсрэг санал өгчээ. Ингэснээр ерөнхий сайд зандан шатар огцорч дараагийн ерөнхий сайд томилогдох хүртэл ерөнхий сайдын бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр боллоо. Эрх даваа гаргаас скутер, мопед, захилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж нийслэлийн автоеврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төвөөс мэдээллээ. Ингэснээр аж ахуй нэгжүүд түрээсийн 2 дугуйт хэрэгслийг гудамжлал багаас татан авах шаардлагатай болж байна. Үүнд тээврийн цагдаагийн газар болон камераар хяналт тавих юм байна. Хүүтний улиралд буюу 10 дугаар сарын 1-ээс дараа оны 4 дугаар сарын 1 хүртэл 2 дугуйт хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна. Хүн ам орон сууцны завсрын толлого эхэллээ. Тодорхойлбол бүртгэлд суурилсан аргаар буюу иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байна. Тодорхойлбол төрийн 15 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн санг ашиглан хүн амын шинжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, орон сууцны төрөл, нөхцөл зэргийг тодорхойлж гаргана. Гэхдээ мэдээллийг тодруулах шаардлагатай иргэдтэй үндэсний статистикийн хороо энэ сарын 15-наас 2 сарын хугацаанд уцаар холбогдож мэдээллийг шинжлэх ажлыг зохион байгуулах юм. Монгол Улсын их сургуулийн шинжилгээ ухааны технологийн Улаанбаатар парк албан ёсоор нээлттэй хэллээ. Тус парк 2023 онд байгуулагдсан ч нийтэд зарлаагүй ээжээ. Харин одоо их сургуулиас хийсэн судалгаа шинжилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах, судлаачдын бүтээлийг үйлдвэрлэх шинэртэй холбоход гол гүүрэн болж ажиллахаар албан ёсоор нээж байна. Өдгөө Монгол Улсын их сургууль зохиогчийн эрхээр баталгаажсан 130 гаруй бүтээл байна. Мөн 7 гарааны компани ажиллаж байгаа юм. Түүнчлэн нүүдэлчдийн археологийн хүрээлэн тус парк дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ. Цэрэг татлагад хамрагдаж байгаа иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх 2% цэвж зураг, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэхээ авчрах шаардлагатай. Мөн энэ удаагийн цэрэг татлагаас эхлэн мэргэжилтэй цэрэг хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Алба хагас хугацаанд хүсвэл барилгын засалч, сантехникч, цахилгаанчин зэрэг тухайн орон нутагт эрэлт хэрэгцээтэй мэргэжлэр суралцах боломжтой байна. Бурятад сурагчдад зориулсан түүхийн шинэ ном гарчээ. Тодорхойлбол Бурятын тэргүүний дэргэдэх боловсролын зөвлөлдөр 5-аас 7 дугаар ангийн сурагчдад зориулсан орон нутгийн түүхийг багтаасан өвөрмөц сургалт арга зүйн хөтөлбөрийг танилцуулж хэлэлцсэн байна. Улмаар Бурят улс бидний нутгийн түүх номыг сурах бичгийн жагсаалтад албан ёсоор бүртгэн авчээ. Түүхийн шинэ номд эртнээс орчин үе хүртэлх Буриатуудтай холбоотой түүхийн бүх үеийг багтаасан бөгөөд багш нар зориулсан тусгай гарын авлага болон захим хувилбарч багтжээ. Сурагчид интерактив даалгавар гүйцэтгэж лавлах материалаас бүс нутгийнхаа талаар дэлгэрүүлж мэдэх боломжтой. Тус сурах бичгийг зөвхөн Буриатад л ашиглах юм байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй.